Сайн уу? Намайг Эрик гэдэг. Аюулгүй байдлын үүднээс гэр бүлийнхээ нэрийг нууцлалаа. Тэгэхээр миний ахыг Кен, үеэлийг маань Демиан гэж нэрлэе. Энэ явдал 6 жилийн өмнө болсон юм. 2019 оны 12 дугаар сарын 1-нд хүүт өдөж байлаа. Би гэр бүлийнхэнтэйгээ хамт ойролцоох Макдоналдсд очсон юм. Би тэр үед 12 настай, миний ах Кен 10 настай, үеэл Демиан 14 настай байсан юм. Бид бүгд энгийн нэгэн оройг хоол идэж тоглож өнгөрөхийг тэсний ядан хэлээд байсан. Бид татдаг шороод хоол захиалж эхэлтэл анхаарал нэгэн газар руу самжсан юм. Том биетэй булчинлаг гэр нэгэн эмэгтэй рүү ууртаагаар хашиж харах нь шилний цаанаас ч товхон сонсогдож байлаа. Гинэт би түүнийг ээж минь гарыг хатгаж авахыг харав. Зүрх нь хүчтэй цохилж би тэр залуу руу чимээгүй байг гэж ойрлов. Гэвч авах ихч маа над руу ширүүн харцаар харан битгий оролц гэж чимээгүй хүн шивнэв. Үннийг хэлэхэд би түүнд талархаж байна. Учир нь нөхцөл байдал үүнээс ч дортож болох байсан юм. Авах ихч маань хоолны мөнгийг төлөөд кассан дээр байж байлаа. Кен над руу эргэж хараад залуу минь юу болоод байна гэж асуув. Би хариуд нь мэдгүй, зүгээр л эерэг юм бод гэж шивнэв. Дэймэн цонхиж айсан харагдаж байсан болохоор би түүнийг инээмсэглэн тайвшруулахыг оролдов. Санаа зовлтгүй, бүх зүйл сайжирна. Би амлаж байна. Эрэгтэй эмэгтэй хоёр ресторанд дайран орж ирэхэд бид бие биенээ тэрвэрэн зогсов. Тэр мөчөөс хойш бүх зүйл замбраагаа алдав. Эмэгтэй, би чамд мөнгө чинь байхгүй гэж хэлсэн шүү дээ. Пэмэн гэж хашгирав. Эрэгтэй хариуд нь уурсан архирч худалж гिचий гэж хашгирав. Дотор байсан үйлчлүүлэгчид бүгд гацав. Эцэг их, хүүхдүүд, гэр бүлүүд бүгд зодоо ширүүсгийг зочирсан байдалтай ширтэж байв. Эмэгтэй ажилтан ирээд огцом хэлв. Яг одоо гар. Үгүй бол би цагдаа дудлаа. Айцаар дүүрэн ураа амьсгал биднийг бүрхэж байлаа. Авах ихч маань над руу тонгоогоод дахин хол байхыг шивнэв. Тиймээс бидний гарч чичирч байсан ч чимээгүй хүн хооллохыг хичээв. Булангийн тоглоомын талбай нэгэн цагт сэтгэл хөдлөхөн байсан ч гинэт ямар ч хөвгчлөлтэй зүйлгүй болчихов. Кен Демиан хоёр цагдаа нар ирж байна гэж чангаар хэлсээр байв. Энэ нь тэднийг тайван байлгаж байгаа цорын ганц зүйл нь байв. Гэхдээ бодит үнэн бүрс аимшигтай байлаа. Би ээжээгээ шалгахаар яв. Тэгээд хизээж мартахгүй нэгэн зүйлийг харчихав. Эрэгтэй тайвширчихсан найзтайгаа яриа зогсож байв. Хажууд нь ширүүн түшигтэй залуу найз охинтойгоо хамт байв. Гинэт би эрэгтэй хүрмийнхэн доор нуруунд нь 3 бүү байхыг олж харав. Миний бие тэр чигтээ хүүтэн болж хөдөлж чадахгүй, амьсгалж чадахгүй болов. Би зүгээр л намайг анзаараагүй байгаасай гэж залбирч өөрийгөө хүчлэн холдохыг хичээлээ. Би тоглоомын талбай руу буцаж ирээд чимээгүй хүн суугаад оюун ухаанаа эргэлдүүлэн сая юу харснаа санахыг хичээв. Хэсэг хугацааны дараа цагдаа ирэв. Тэд эмэгтэйгээс асуулт асууж ээжтэй минь ярилцсан. Бид удахгүй ресторанаас гарлаа. Шоконд орсон хэвээрээ болсон хөдлийн талаар ярилцсаар л байв. Гэхдээ энэ бүхэн дуусаагүй байв. Бид машинаар явж байхдаа ойролцоох шатгамж хүүрэх станцын гэрэл амьдсан байхыг харав. Нөгөө эрэгтэй найзуудтайгаа говлогдсон цаглагийн машинд орж байв. Тэр үед ээж маань юу болсныг бидэнд тайлбарласан. Тэр эрэгтэй эмэгтэй цүнхийг булаах гэж оролдсон. Эмэгтэй эсрэг үзэд тэр түүнийг алгадсан байв. Тэр цагдаад мэдүүлэг өгөөд бид гэрлүүгөө ярьсан. Эцэст нь энэ бүхэн дуусанд талархаж байна. Тэр эрэгтэй цагдаад баригдаж байгаа нь биднийг баярлуулсан ч надад хизээч мартагдахааргүй дурсан ч үлдсэн юм. Одоо би 17 настай ч гэсэн тэр шүнийг эргэн дурсдаг хэвээрэл байна. Макдоналдс руу явсан энгийн нэгэн орой миний өөрт мартагдахааргүй дурсан ч болсон юм да.